За сайн байцгаана уу. За 3 хоногийн турш төвчээртэй хүлээсний эцэст Дубай явах тикетээ захиалж чадсан байгаа. За тэгээ өнөөдөр Дубай явах гэж байна. Иранд хайлт инхүү өндөрлөж байна. За бандар Ленге бомтоос хөдөлж байна. 2 цаг Арабын тэнгистэй хүрэх байгаад Шаржа бомт дээр 2 цагийн дараа очих юм байна. За тэгээд 192 хүний судалтай ийм усан онгоцон суугаад лөө. За Дубай хотын бараа харагдаж байна. 3 цаг хагас явж байгаа Дубай хотод ирж байна. Assalamu alaikum. How are you? From Mongolia? Yeah, I'm from Mongolia. Okay, welcome. Ooh. 25 км жих газар 2-3 цаг явж байна. 3-4 цаг юм уу. Аргагүй том хот дээр хүнд байна. За дэлхийн хамгийн өндөр байрлал болох Бурж Халибагийн хажууд ирсэн байж байна.
'cause you don't know what it means to me. За би өнгөрөх 7 хоногт Өмнөд Ираны Бандар Аббас бомбтоос усаа онгоцсон суугаад Арабын нэгдсэн Эмират улсад газардсан байгаа. За яг миний хойтолд дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж Халиф харагдаж байна. За энд ирээд хамгийн ихний сэтгэл бол ер нь бол шокийн байдалтай байна. Учир нь юу гэхээр миний ингээ аялж байсан хотуудын харьцуулаад ингээд Дубай хотыг харьцуулах юм бол тэнгэр газар шиг ялгаатай. За энд маш одоо өндөр зохион байгуулалттай, инженерчлэл мөн одоо юу гэх юм жишээтэй ярих юм бол замын хөдөлгөөн, гарц, гэрлэн дохио, за метро эдгээр бүх зүйлс нь өөр хоорондоо ингээ уялдаа холбоотой зохион байгуулагдсан. За тэгээд над шиг одоо дугуйтай аялж байгаа, бие дааж аялж байгаа энэ явган аялагч хүмүүсийн хувьд маш их бэрхшээл саадтай тулгарч болохоор санагдаж байна. Тийм ч болохоор хүмүүс одоо өндөр өртөг төлж одоо зарим агентлаг аялал жуулчлалын компаниар аялдаг баха гэж бодож байна. Арабын нэгдсэн Эмират улсад байх 1 сарын хугацаанд жижигхэн төлөвлөгөө боловсруулсан байгаа. За юуны төрөнд цаашдаа аялах улс болох Оман, Саудын Араб, за Египт зэрэг улсуудынхаа визийг судлана. За зарим улсынхаа визийг хөөцөлтөд авах бодолтой байна. За Оманых бол ямар ч сан хөөцөлтөд одоо авахар болж байна. За мөн одоо Дубай хотын аялал. За мөн энд одоо Дубай хотод одоо баячуудын ангиллаас гадна адилчин анги гэж байд юм байна. Энд болохоор Бангладеш, Непал, Индхэг, Пакистан зэрэг адилчин ангиудыг бүрдүүлдэг тэдгээр хүмүүсийн амьдрал, аж ахуй амьдралыг сонирхож үзье гэж бодож байна. Өдөр 3 дугаар сарын 30-ны өдөр хагас өдөр байна. За би маргааш нөгөөдөр буюу нэгдүгээр өдөр Оман явна. Оманы виза авч чадсан байгаа. За тэгээ өнөөдөр Дубай хотын метронд сууж үзэх гээд хот дотроо энэ бол ямар ч төлөвлөгөөгүйгээр аялах зорилготой байна. За тэгээд бүгдээрээ цуг метроныхон бодолтой танилццгаая. Би нэг энтиг найзаасаа картын зээлж авсан байгаа. Тэгээд сая 20 дирхамаар цэнэглээд тэгээд одоо хашаач хамаагүй явж үзнэ. Шууд ороод эхний таарсан. За энэ бол ингээд Б1 давхурт ийм байд юм байна. Окей. Шуулчлаа. За одоо энэ Б2 дахиад доошоо бууж байна. За метроныхан зам нь энд байна. Please do not obstruct the doors. This train is Creek. The next station is Dubai. Qatar here. القطارات للإيران المحطة القادمة هي الخور. المحطة القادمة هي الخور. The final destination. Алжадаф гэдэг эцсийн бодол дээр нэрлээ. За сая миний
явж ирсэн метроны зам нь ингэж харагдаж байна. За ирээдүйд энэ метро хот хаашаа хийлнэ тийшээ хөгжөхөр байна. За метронд сууж эцсийн буудлын дээр нь буусан. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд ямар аялал хийж болох вэ гэсэн чинь энд яг ийм хоолой, усан хоолой байд юм байна. Эндээс завтай аялаад дараагийнхаа газар руу явж болох юм байна. 2 дирхамаар тикет авж гин. Тэгээд цаашаа завинд суугаад явах юм байна. Арабын нэгдсэн Эмират улс бол нийтдээ нэг 6-7 сая орчим хүн оршин суудаг юм байна. За үүнийх нь яг 3 сая орчим нь яг Арабын нэгдсэн Эмират улсын иргэд байд юм байна. За нэг 4 сая орчим нь бол бусад орноос ирсэн. За тэр дундаа Индия, Пакистан, Афганистан, Бангладеш зэрэг улсуудаас ирсэн адилчин анги бүрдүүлд юм байна. За тэр төрийн холбогдлолтой бүх ажлуудыг бол яг араб хүмүүс өөрсдөө хийдэг. Бусад ажлуудыг бол тэгээд Индия, Пакистан, Африкийн зарим орнуудаас ирсэн хүмүүс хийж гүйцэтгэдэг юм байна. За би хотын төвөөс 7 км-ийн зайтай индигчүүдийн амьдардаг хоолойд байрлаж байгаа. 45 дирхам. Энд бол ер нь бол юм бол аим шүүнтэй. За тэгээд хостел маань их цэвэрхэн бол биш ээ. Болтож байгаа л энэ хэмтхүү. Тэр хар халуун чинь гадаа байлтай нь шүү дээ. Манайхаа ер нь бол бас эвгүй шүү дээ. Хэцүү нэг иймэрхүү л ор ашиглаж байна да одоогоор. Индия, Пакистанчууд ер нь бол эвгүй амьдралтай шүү дээ. Ингээд нэг энэ хэдэн метр квадраттай 30 хүрэхгүй шүү дээ. 10 гаруй ортой. Өдрийн 45 дирхам буюу $12 гэсэн үг. Тэгэл үнэр гэж бас аюулын штэ. Тэгээ энийг онгойлцдог. Тэгээ энэ өрөө бол ер нь бол жуулч зориулсан өрөө бол биш. Энэ нөхдүүд ажилчид энд ажилтдаг нөхдүүд тэгээ сараар нь түрээсэлжтэй юм байна. Нэг орыг. Тэгээ эндээ хоолундаа хийж идээд эндээ амьдардаг нөхдүүд байт юм байна. Би яг зүгээр үнэхээр энэ 45 дирхамаар нэг өдөр байх үнэхээр хангалттай байхгүй юу?
Царай муутай ч гэсэн дайжгүй амттай болчихжээ. Жохон бислэг хийгээд өгсөн гоё болсон байна. Много. За моны зүг явж байна. Баяртай Дубай. За моны хэлбэр ойртож байна да. За энэ хүрээд Дубай дотор хаягдлаа өндөрлөөе. Утгагүй Омонд усад хаяад явчихсан. Баяртай.